За сүүлийн одоо 8-9 жил дураараа дөрөгснийхаа горыг амсч байна да. Эрдэнэс 5 толгоогоос 300 саяг аваад халамжинд тараачихсан. Оюу толгоогоос 250 саяг зээлж аваад өртчил зээлж аваад бас тараачихсан. Манай 2-5 намын хийсэн ажил. Бүх дотоодын нөөц хүчээ шавхаад дуусчихсан. Одоо хэдүүлээ юу ярьж байгаа нэхэр өрийг өрөөр дарж л амьдрий гэж л ярьж байна. Өрийг өрөөр дарнаа. Өөр гарц байхгүй гэдэг төсвийн тодтгол оруулж ирж байна. Энэ бол бүр алиага алдсны шинжээ Монгол улс энэ манай 2 том нам энэ улсыг удирдах чадахгүй болсны том эмгэнэл юм байгаамаа. Одоо энд байгаа нөхдүүдэд нэг л зүйлийг би хэлье гэж бодож байна. Ер нь над эдийн засгийн нөөц бололцоогоо шавхаад дууслаа. Улс төрийн засаглалчийн хямралд гүн гүнзгий орчихлоо. Одоо ардын намд нэг ганц том боломж байгаа юм. Мөрийн хөтөлбөртөө тусгасан байна лээ. Үндсэн хуулийн реформыг хийн. Төрийн шинжилгээг хийнэ л гэж ардын намныг мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа. Сая нэг 65 суудлаа авлаа. Үндсэн хуулийг өөрчлөхөд 4-3 буюу нэг 50 суудлаа авахд хангалттай байд юм аа. Одоо Монголын энэ бүх том намуудыг татан буулгаад үндсэн хуулийн төрийн шинжил суурь реформоо хийгээд энэ нэг эдийн засгийн улс төрийн хямралаасаа гараад нэг явах бололцоо боломж бидэнд байна. Одоо эдийн засггүй болсон шүү дээ энэ улс чинь. Жил болгон 2 тэрбум доллар зээлж төсвийнхөө алдагдлыг нөхөж амьдрах тухайд одоо бид нар яриа сууж шүү дээ. Энэ бол том эмгэнэл. Маш том эмгэнэл. Одоо 3 жил дараалаад 2 тэрбумыг зээлэн 6 тэрбум доллар зээлнэ л гэж ярьж байна. 12 их 80. Одоо байгаа 22-ыг 36 их 80 болгоно гэж ярьж байгаа. Өрөө. Ийм л улс орн. Чи зүгээр дампуурл руу явъя. Улсаа мөхөөё гэдэгтэй яг адилхан. Тэгэхээр суурь реформыг хийх ганцхан арга зам бий. Улс төрийн намууд зөвшөлдсөд үндсэн хуулиа өөрчлөөд 2 шатлалтай парламенттай болоод явахгүй бол энэ нэг шатлалтай 76 толгой бизнес бүлгэлийн гарт орсон, олигархуудын гарт орсон энэ парламент Монголыг аварч чадахгүй гэдэг нь бол тодорхой харагдаж байна. Тийм учраас ардын намын нөхдүүд минь иргэд олон түмэн та бүхэнд итгэл өгсөө. Үндсэн хуулиа өөрчлөөрэй гэж 65 сууд өгсөн. Суурь реформ хийгээрэй гэж 65 сууд өгсөн. Одоо энэ рүүгээ зоригтоороо гэж би та бүхэндээ хэлье. Ер нь энэ улсыг өөр аврах гарц харагдахгүй боллоо. 90 онд бид нар ардын их хурлыг байгуулж ээж сум болгоноос 2 төлөөлөгч авчирж ээж энэ улсыг нэг босгосон. Одоо тэр лугаа орохгүй бол олигархуудын байгуулсан энэ улс төрийн бүтцээр цаашаа явах боломжгүй боллоо гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэгээ та бүхэн амжилт хүсье. Том реформ хийхэд та бүхэн хамтарч ажиллахад бас бэлэн байх болно гэдгийг илэрхийлье.